За хай залуусаа. Юу ацхандаа. Би анх 6 дугаар ангиас эхэлж анime үзэж эхэлсэн баг. 10 дугаар ангиас манга үзэж эхэлсэн шүү. Манга бол анime эхлэл болдог. Сайн манга байхгүй бол сайн анime ч авахгүй гэсэн. Гой манга гэх юм бол One Piece, Origin, Berserk, Vagabond, Monster гэх зөндөө манганууд байгаа. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол би бол манганд дурлагч. За тэгэхээр өнөөдөр би юу хийж авах гэхээр би 24 цаг дотор нэг ангитай манга буюу one shot манга хийх гэж оролдоолно. Тэгээ өмнө та нар мэдгүй байж магадгүй би 2 удаа манга дуржсэн. Энд болохоор 30 удаатай нэг манга, би 10 удаатай нэг манга 2 one shot манга байгаа. Би нэг тэмцээнд өгчээсэн Monster тэмцээнд. Тэгээ урсандаа чадна гэж бодож чинь ямарсаа орлоод үзцгээе. Тэгээ тодорхой 2 манга дурсан гэдэг чинь бараг л манга гэсэн үг шүү дээ. Гэж бодлоо угаасаа ерөөс хавьдахчгүй. Ер нь бол манга биш зүгээр л сонирхогчийн төвшин 6 хоолн тэтэ урсандаа орлоод үзцгээе. Тэгэхээр өнөөдөр надад нэг юм бяцхан төлөвлөгөө байна л да. Энийг би супер төлөвлөгөө гэж нэрлэсэн. Супер төлөвлөгөөсөөр нэгдүгürt манганы зохиол. Бүх гайхалтай манга, гайхалтай зохиолоос эхэлдэг тул би манганыхан гайхалтай сонирхолтой зохиолыг бичих болно. Хоёрдугаарт storyboard болон дүр хөгжүүлэлт. Зохиолынхон дүрүүдийг зурж ямар үйл явдлууд гарах тухай storyboard-а хийн. Андар энэ бол миний хамгийн дуртай биш шүү. Гуравдугаарт зурх үе шат. Storyboard-ын дагуу зураг эхнээс нь эхэл зурх болно. Энд дэвэр хамгийн хэцүү бөгөөд хамгийн урт үе шатна. Дөрөвдүгээрт бизнес санал. Бир найзууд руу өөрийнхөө хийсэн мангаг явуулж аним болгож өгөх бизнес саналаа таниа. За тэгэхээр супер төлөвлөгөөсөр бол хамгийн ихний хийх ёстой зүйл нь болохоор зохиолоо бичих. Баса бүх кино, аним, манга ер нь бүх зүйл зохиолбор хамгийн чухал бол амин сүнсэн зав. Тэгэхээр одоо зохиолоо бичиж эхэлцгээе. Word орчлоо. Одоо энэ дэр би бичиж эхлэх хамгийн чухал нь. Энэ супер дупер зохиолын санаа маань их юм бол яг ямар төрлийн манга бичихээс ер нь хамааран заяа. Ер нь аль нь байвал зүгээр гэж бодож байна. Science fiction буюу одоо уран зөгнөлт эсвэл хайр дурлалын тухай эсвэл гимт хэргийн ч юм уу ер нь бол ямар ч байж болно. Тэгээд тэр одоо brainstorm хийх хэрэгтэй. Толгой дотор байгаа бүндгэр 1.8 литрийн багтаамжтай тархи ашиглах хэрэгтэй. Тархи минь ашиглагдаач. Саадлаа. За залуусаа. Тэгэхээр би маш удаан бичсний эцэст нэлээд удаан бичиж нэлээд удаа бодож тархи ашигласны эцэст би нэг зохиол бичлээ. Тэгээд та нарт тэрийг хараалъя. Бэлэн та нар. Бэлэн үү? 1 2 3 энэ. Нэгэн нартай өдөр байжээ. Бат гадаа унтаж байв. Түүнийг унтаж байдал моорнд хурж игнэ. Гайхалтай яаж ингэж хүний тархинаас ийм амир ухаан гарч ийм юм бичдэг байна. What are you doing in my swamp? Татварчлаа. Надад нэг бичих болдохгүй наа. Тэгэхээр нэлээд дахиад бодож байгаад хий заяа. Тархи минь ашиглагдаач. Эцэн нэгм гайс би хийж чадлаа. Энд гэхдээ ер нь бол хамгийн энгийн нөгөө богинохон ер нь story бичих юм нэг энгийн богинохон гол үйл явдал ингээ базаад бичдэг байхгүй. Тэгээд нэг бичлээ та хаалаа заяа. Энэ бол харийн түүх, хүмүүрийн сэтгэл төрөх түүх. Ангийнхаа энгийн нэг хөв болох Green Ninja ангийнхаа хамгийн хөргөө охинд дурлана. Түүний сэтгэлийг татах явцдаа өөрийн нууц болох. Нууцлаг нинжагийн аваг болох месмеризм албаны гэр бүлийн гişгэ гişүн гэдгээ мэдгичнэ. Ингээд мэдгэснээр Green Ninja болон түүний хайртай охин болох гүнж хоёр нь аль алинаас аюулд орно. Тэдний хамгийн том дэсэн дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн хуулиас гадуур орчдөг нэгэн болох Грими байх болно. Грими гэсэн үг шүү дээ. Түүний туслах болох зүүн гар нь төмөр хүн түмээ тулаанч тасууныг ялж баруун гар болох хонжил хавааг ялснаар эцэн түндэд буюу Гримидэд толтноо. Анзарч байгаа бол би яг гол дөрүүдээ ютуберүүд болгоод авчиж байгаа заяа. Тэгээд бас энэ нөгөө гүнж гэдэг байгаа болохоор бас нэг ютубер байгаа. Та нарыг нь мэдчихэж байгаа заяа. Гэхдээ тэрийг яг гол зохиолоо дуусчаад харуулъя. Тэгээд дараа нь storyboard энэ ямар ч ингэ зохиолоо бичих нь бол баг ихний байдлаар ингэ болчихж байгаа заяа. Одоо энийг бүр дэлгэрүүлэх гэсэн үг. За тэгэхээр маш удаан бичснээс би зохиолоо бич дуусглаа. Одоо миний зохиол бол энэ дээр ингэ бүрэн болцсон. Тэгээд зохиол бичих шат болсон юм чи дараагийн үешлт нь юу хаа гэхээр энэ бол storyboard бичих үе шат байгаа. Storyboard-н дээр бид нарт яг юу өгөх вэ гэхээр шүү дээ. Нэгдүгээр ямар дүрүүд яг ямар царайтай орохоо, хоёрдугаар болохоор тэр үйл дүрүүд яг ямар одоо панелын дээр ямар үйл хөдлөл хийх вэ гэдэг ер нь тэмхүү юмнуудаа бичдэг. Гол хар зураг гард үе шат гэсэн үг. Тэгээд энэ бол миний хувьд хамгийн сонирхолтой үе шат. Дараа ингээд дуурангууд шууд тэр үе шат руугаа шилжин заяа. Тэгээд би бас өөр газар очсон байна. Тэгээд яг нөө шилжигч кинонд jumper кинонд гардаг шиг. Яг шилжих хэвээр. Тэгээд би нэг эдитээр ингээд шилжүүлж чинь заяа. Яа шивжирээд байгаа гэх юм бол би одоо номын центр байна. Сургуулийн номын центр чангарч болохгүй байна. Яварсан та хэлцгээе. За тэгэхээр хамгийн гол төрөлх Green Ninja мэдээж би өөргөө зурж байна. Тэгээд яг байгаа гарын зураг аягүй цайлаа зурж аваад байгаа. За дараагийн нь Grimix буюу гол дайсны төр мөн байгаа. Grimix-ийн зургийг харж агаад тэгээд ямар ч дугуй сардаг мэдээд дугуй зураад тэгээд би зурж эхэлсэн байт юм аа. Нилээ удаан зурт Grimix зурхтаа жоо хэцүү байсан л та. Тэгээд ингээд зураад дууссан байгаа. Тэгэл би зур дуусны дараа Grimix-ийг ямар амар хорс надад хэрэгтэй гэдгийг анзаарч байгаа юм чи. Ер нь бол Grimix жоо хорс надад тохиолоход тохиолсон настай шүү. Тэгээд чи би хорс надад ингэж бичсэн байгаа.
За дараагийн дүрм нь бол гүнж гэдэг байгаа. Энэ бол CTS л дээ. Та нар мэд стример. Тэгээ би CTS-ийг нэлээд одоо үзчихсэн. Тэгээд CTS-ийн царай нь бол нэг тийм 100 сард очиж би 100 дүрс зурж байгаа. Зурсан дээр нэлээд удаан бас зурсан. Тэгээс нь ингээд болсон байт юм аа. Одоо энэ хартаа. Тэр хартаа. Одоо энэ хартаа амар адилхан болсон боос тээ. Амар адилхан боос тээ. За дараагийн дүрм нь бол түмээ байгаа. Нүднийштэй түмээ. За тэг түмээг би энэ дээр зурхтаа ер нь бол царай дөрвөлжин зурж зурсан. Тэгээд түмээ нэлээд олон зурсан. Гэтэ ер нь бол жоо адилхан болоог учраас та нар өсдөг байх юм бол битээ намайг жаач чигээрээ тэгээд яг болсон зураг нь энэ байна. Тийм ээ, ер нь бол шал өөр болсон. Гэтэ жоохон төстэй тэгээд үсийн дуусгаад ингээд болсон байт юм аа. За тэгэхээр дараагийн ээлж тохирогч маань авшаа зурх хүн маань Тайсон байгаа. Ютубер Тайсон. За тэгээд Тайсоны зургийг харж байгаад би мэдээ зурсан Тайсоны царай нь бол тийм 100 дүү царайтай шээс эхлээд 100 зурж хагаад тэгээд би зурсан 1 2 3 ингээд зурсан байт юм аа. Ер нь бол айгуу даж гойлцоо зурсан гэж бодож шүү. Тэгээд үсийн дуусгаад ингээд болсон байт юм аа. Very good. За тэгээд дөрөвдөө гарчаад хамгийн сүүлд нь storyboard оруулах хэсэг. Энд дээр нарийн ширийн зүйлсийг бичдэг. Хаана ямар үйл хөдөлгөөн болох вэ гэдэг. Энийг үл надаас өөр ойлгох юм шиг байхгүй л дээ. За ингээд бүх ажил дуслаа. Нийтдээ 10 удаа болсон байлаа. Тэгээд 72 буюу storyboard гарах болон дүрээ зохиох ажил маань амжилттай боллоо гэсэн. Хоёр дахь шат маань амжилттай болоод 3 дахь шат болох. Яг хийж эхлэх шат болж байна. Тэгээд тэрнээс өмнө би нэг юм мэдчихэд эхлэх болно. Тэгээд түр бай. За guys. Тэгэхээр би одоо 3 дахь үе шат болох комик зурж эхлэх үе шат эхэлж байна. Эхэлцгээе. За тэгэхээр эхний storybook-ээр бол одоо яг энэ хуудсыг би ийшээ хорно гэсэн үг. Тэгээд энэ бол хамгийн ажилтай бөгөөд хамгийн их цаг зарцуулдаг үе шат. Яг одоо ингээ бүрэн төгс болтол ингээ ер нь бол комик гэсэн үг. Ямарсандаа шууд эзгэе. Панел хуваалтайг эхнийхээ хуудасныхыг хийжлээ. Харагдаж байна. Одоо энэ төр зурнаа. Системээ зурх хэрэгтэй. За тэгээ guys энэ шат бол нэлээд залхуутай нэлээд хэцүү яа. Тэгээ энэ дэр би ерөнхийдөө шууд 24 цагт угаасаа аними хийх бол манга их боломжтой учраас ер нь бол шууд Chromas ашиглаад тэгээд бас хиймэлээ явах ашиглаад зургуудыг хийхийг оруулсан байгаа. Тэгээд энэ харагдж байгаагаар эхний хуудсыг зурчлаа. Тэгтээ ингээд ямар юм хэцүү процесс гэдэг би баг марцсан байл та. Нилээ их цаг авлаа шүү. Нэг хуудас зурхад л. За харж заяа. За энэ дэр сая миний яг зурсан зүйл харагдаж байна. Тэгээд энэс дээр нэг сургуулийн танилцуулга явж гин. Энийг би AI-аар гаргасан. Энэ хоёр болохоор би зүгээр шууд интернетээс рандом зураг ашиглаад гаргацсан. Энийг болохоор би өөрөө зурсан. Энэ дэр ингээд ташаагаа тулаад цаашаа хараад ер нь бол сууж байгаа сцен гарч ирж байгаа гэсэн. Тэгээд энэ чинь ингээд текстүүд бичигдэн. Ямар ч ихний хуудас бол ингээд болцсон. Наа тэгтээ дөнгөж ихний хуудас хийчихэл шууд ядраад эхэлчлээ. Жоо залхуур өд эхэлчлээ. Яаж одоо тэгэж 9 хуудас хийх юм байгаа мэдэхгүй. Тэгтээ харц let's go. Би чадах хэвээр. За guys би одоо Burger King дэрсэн байна. Тэгээд нэг асуудал гарсан. Тэгээд юу болсон бэ гэхээр би бүр амар үлсөд тэгээд ядраад тэгээд лимитэнтэй хөдөлгөөнүүдийн байдлаар л би л монтайн дээр захиалсан шин. Кол ярьчих. Тэрс юм мэдчихээ тэгээд бичлэг дуусгана. Тэрс ивч хүчээ нөх хэрэгтэй байна. Зүгээр бэконтэй бүрдээ. Бэкон king гэдэг бүрдээ байгаа. Кремтэй. Тэгээд чизтэй. Тэгээд бэконтэй. Тэгээд талах. Ноо байхгүй нэг амар гоё соус навсан байна. Би үзэж авчихсан байна. Ингээд амар жаргалтай очиж ингээд нэмэгдсэн чинь. Тэгээд мангаа гэж амжиж магадгүй. Нэмэгдсэн болохоор. Юм эдэгээс болохоор жоо шатарсан байж магадгүй л дээ. Хөт гоё авсан. Эцэг шийдээ. За гэж залуусаа. Одоо яг миний гиз I got a full belly breath. Ер нь цадлаа.
Тэгэхээр одоо хийцгээе. Одоо яг чадах хаа гэж бодож байна. Тийм ээ би чадна. Санаа нь битчих юм зү. Би л өөртөө баг итгэхгүй. Гэтэ ханаас битчих байл гэж. Зарим гайс. Одоо шөнийн биш. Орооны 21 цаг болж бүр ороо олцсон. Тэгээд өнөөдөр чинь 24 цаг дотор нэг one shot манга гэжтэй шүү дээ. Тэгээд тэрийг ер нь бол хийсэн заяа. Тавтай харуулъя. Эхний ууцны заяа. Ба. Ингээл амар сургууль руу ороод коридорт ингээл ангийн хүүхдүүд энэ манай гол дүр ингээл цаашаа цонхоор хараад сууж байгаа заяа. Хоёрдугаар ууцсан болохоор энэ. Ба. Манай гол дүр ингээл цонхоор ширтэл ингээл харж исэн чи гинт ингээл цонхны цанаас нэг юм орж ирэл ингээл цонхны харахаа өсрэл гуравдугаар ууцсан болохоор энэ заяа. Тийм ээ. Таны харж байгаа зү. Би 2 удаас илүү хийж чадсангүй. Уучлаарай. Бол 20 цаг тэр нэг ингээд one shot манга хийх хэрэгтэй байсан гэсэндээ яг нэг мангага төгс солгоод ингээд бүрэн уушхад бэлэн болох хэрэгтэйсэн тэгсэн чинь бүтлгүүдсэн. Уул нь бол ингээд storyboard-а болон дөрвийн хөгжүүл storyboard ингээд бүгдийг гаргасан байсан юм нэ мангага зурх 3 дахь шатн дээр фейлд шүү дээ. Яг тийм бол энэ хоёрыг зурхад би баг 2 цаг болсон заяа. Тэгээд би бас айгүй өсөдсөн болохоор ингээд дундаас нь бүр авчтаад ингээд ер нь жоохон хударцсан гэсэн үг. Тэр өнөөдрийн маань энэ 24 цаг нэг ингээд one shot манга хийх даалгар маань ер нь бол фейл болсон. Супер төлөвлөгөө маань бүтгүүлсэн гэсэн. Гэхдээ ер нь бол аливаа төлөвлөгөөнд Б төлөвлөгөө гэж байх хэрэгтэй заяа. Тэгэхээр надад Б төлөвлөгөө байгаа. Энэ бол супер төлөвлөгөө 2 гэж байгаа заяа. Энэ юу аах вэ гэхээр би та нарт ер нь бол ямар нэгэн one shot манга үзүүлэх ёстой заяа. Бас хийнэ гэд хэлсэн юм чинь ер нь бол тэрийг үзүүлнэ. Тэгээд юу үзүүлэх вэ гэхээр би 2, 3, 4 жилийн өмнө хийжсэн. Нэг хэдэн жилийн өмнө хийжсэн мангагаа та харуулъя заяа. Тэгээд харцгаарай. За энэ бол хамгийн ихний манга. Зөв чанартай харагдаж байгаа гэж бодож найдаж байна. Эхний манга нэр бол энэ юм байгаа. Зүгээр ингээ сургууль. Тэ ингээл коридороор явж байгаа л ингээл энэ бол ингээ сургууль амьдрал өрнөж байгаа. Энэ дүрийг болохоор болт гэдэг юм. Манай гол дүр протагонист гэсэн үг. За энэ дүр болохоор болдын хайртай охин гэрлээ. Ер нь сайн. Тэгсэн чинь нэг өдөр ингээд багш ангийн хүүхдүүд дээрээ энэ 7 саксны биш аа. Волейболын тэмцээнд орох хүн байна уу асууж байгаа. Тэгсэн чинь ангиас нэг ч хүн байдаг. Тэгсэн чинь ингээл болдын сайн охин гэрлээ. Яна би бол дэмжүүрээс чтэй гэлсэн чи болт тэрийн сонсоод гинт ингээл гараар гэл би гээл орж байгаа заяа. Болт ингээл гинт гараар өгснөөс сандрал юу би ягаа өгч вэ гэсэн чи багш оо болт сайн тоглолт юм уу гэж асуугаад. Тэгсэн чи болт үгүй багшаа би баг тоглолтгүй гэж хэлээл. Тэгсэн чил гэрлээ гэж хараад чүнгээр тоглолт юм уу тэгвэл чи тоглолт ямар гоё болтаа гэсэн чил нөгөө цаанаас нь багш нь болт цаа юу гэсэн бэ гэсэн чил манай болт ингээл бүр гэрлээ гимэлсэн чи урам орсон ингээл багшаа би тоглолт штэ алдгаа гэл ингээл булчин булчин надад гарц танд даарч байна. Тэгэл багш наа тийм үү гэд ингээл орохоор болж байгаа юм да. Тэгсэн чинь болтын хажууд суудаг найз дорж нь болохоор ингээд чи волейбол тоглож чаддгүй штэ тэнийгээ энэ сургуульд чинь бүр ингээд амар тоглолтыг багуудад штэ тийм болохоор хүмүүс ерөөсөөр ортгүй штэ гээл. Тэгсэн чинь ангийн хүмүүсд нь болтыг дагаад бүгдээр ингээд орол багш нь за тэгвэл 4 5 за нэг хүүхд дотоод байна гэсэн чил нэг хүүхд ингээд жоох гэсэн чи болт аа гээл шууд ингээд доржийн гарыг өргүүлээл тэгсэн дорж гараад татчих яваал тэгсэн чил болт молохороо доржид тэзвчрэх юм бол би чинь цуглаанаас өгье гэсэн чил дорж ингээд тийм ээ багшаа би оръё гээл ингээд тэгэл ингээд хичээл засалж байгаа зав. Тэгснэ ятгаж оруулаад ингээд манай хэд гэрлүүг ард юм аа. Гэр нь ингээд нэг юм байшинтай хашаа байшин амьдардаг айл болтын хул тэгээ болт дорж болтын руу цог явдъя. За тэгээд болтын гэрийнх хийж байгаа гэдэг. Энэ болохоор болтын ээж. Биш энэ болтын ихч байхгүй. Тэгээ болтыг тэмцээнд орох гэж байгаа миний өнгөө олох нэг ингээд амин уурлаад ингээд нэг гэртэн баах үйл явдлаад ингээд манай гэр бүлийнхэн бол болтын гэр бүлийнхэн маань бол нэг ингээд гол дүр нөхгүй ингээд аз жаргалтай суудаг. Тэгээд энэ болохоор болтын ихч. Энэ болохоор болтын мэн бол энэ тэгээд аав нь ээж нь 2 ихэр дүүн тэгээд бүр жоох хөөхт нь ингээд хідүүл юм бэ. 3 6 7 8 бол азай бүр амар боллоо. За тэгэл дараагийн дээр чи ингээд волейболын тэмцээн болж байгаа маа. Волейболын тэмцээн дээр ингээд гэрлээ маань дэмжихэд ирсэн нэг таргаах бүр манай хоёрыг бүр доош нэг гэсэн чи манай хоёр дээр хамгийн өмнө юу болсон гэж ингээд эдний багт орох хүмүүс нь бүгд ирдэг байхгүй. Тэгээ ингээд талбай дээр нэг хойшлон хүлээгээд ингээд амар ичвтер байдал тэр нь бол орчод юм. Тэгсэн чи ингээд шүүх за та нарыг гаслаа гэж тэгжсэн чинь гинт ингээд гэр бүлийнх нь гадардаг байхгүй. Тэгэл ингээд их чинь ээж нь ингээд аав нь 2 ихэр дүүн найз нэгээд ингээд бүгдээрээ яа тоглоход бэлэн болоод заяа. Тэгсэн чинь нөгөө багийнхан тамирчин болохоор бүр ингээд улсын авраг тамирчд байд ингээд баг чи юу гэдэг вэ? Яарса 3 дугаар анги хамаагүй ахмад ахнаас ах илүү ах хүмүүс гээ нэг баг болсон. Тэгээ бүр улсын авраг хэмжээний тэгээ ингээд тоглолт эхэлдэг байхгүй. Тэгэл тоглолт эхэлсэн чинь ингээд болтын аав нь ингээд амар холбоол ээж нь дараал ингээд оноо аваад тэгсэн чинь нөгөө нэг эсрэг багийн одоо энэ эсрэг багийн энэ нөхөр шүү дээ. Энэ нөхөр ингээд бүр ингээд шоконд ороод багийн алдчихгүй бүр амар. Тэгсэн чинь нөгөө нэг болдын найз доржин болохоор бас ингээл хайк шүвсэлтэй тоглолт хийж мэгэл ингээл амар тоглол. Тэгэл тоглолт үргэлжлээл тоглолттой энэ тэн зүр үргэлжлээл нөгөө эсрэг багийн ахлагчин бүр ингээл шатаал. Гэтэ манай хожигдөл та.
26.5 харьцаатай. Тэгэл ингээл тэр өдөр дуусаад манайд чи ингээл ширээгээ сайхан тойр цуугаал. Тэгсэн бол ингээд хожигдсан ч гэсэндээ ер нь бол ялгтаагүй шиг мэдэрч яг тэгмэл гэр бүл байгаа учраас ингээл амар хазралтай байна гэж хэлээд ингээд энэ манга баг дуусна. Тэгээ сүүлийн яг хамгийн сүүлийн сцен дээр болохоор гэрлээ гэртээ орж ирээд орон дээр их хэвтэй болдыг ямар хөрхөн байв гэж бод. Ингээд болоод дурлаад ер нь дуустах байхгүй. За тэгэхээр энэ бол миний өмнө хийж байсан манга байна. Хэдэн үстэй юм бэ? 1 2 3 9 11 үстэй юм шүү дээ. Тэгээ энэ бол миний гэр бүл гэдэг манга байлаа. Амлаар гэхдээ би 24 сая дээр one shot мангагаа хийж чадаагүй ч гэсэндээ та нарт өөрийнх нь чадхаараа нэг one shot манга үзүүлэлээ ер нь ямар хөө болдог вэ? Процесс нээж өгдөг вэ гэдэг бла 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 үзүүлэлээ. Дахиад нэг манга гацсан. Энэ гэхдээ бүр илүү сонирхолтой, бүр олон үстэй. Тэгээ бүр миний хийжсэн хамгийн амар манга зав. Ер нь бол энийг нэр нь болохоор Hedgehog Man гэдэг нэртэй тэгээд ийм амар зузаан явчихсан. Нэлийн зузаан. Тэгэл ингээл маш олон үйл явдалтай. Ер нь бол тэр чигтээ science fiction болоо action төрлийн манга заяа. Нэг товчхон ярихад заяа. Энэ болохоор манай гол дүр. Тэгээд ингээд ер нь бол энэ манганы эрчүүд ингээд хүмүүс супер хүчтэй болдог байхгүй юу. Тэгээд энэ дүр нь болохоор зарааны хүчтэй. Тэгээд зарааны өргөсөөр ингээд хүмүүс ялдаг. Энэ дүр нь болохоор шилждэг, энэ бууддаг, энэ болохоор даралт удирддаг. Тэгээд энэ болохоор нэг тийм хутаа ашигладаг. Тэгээд энэ хоёр болохоор гол протагонист, антагонист гэдэг ер нь гол хоёр дайсны тал нь баггүй. Ер нь энэ бүр амар болтой. Энийг ярих юм бол ингээд ерөөс дуусчихгүй маш олон заяа. Тэгэхээр эхний даалгавар бол эхний алхам болох би зохиолоо бичсэн, хоёрдугаар алхам болох storyboard-аа дүрийг хөгжүүлдэг гаргасан, гуравдугаар алхам дээр бүдэрсэн, дөрөвдүгээр алхам үлдсэн тий. 3-ыг болоог юм шин 4-ийг бол хийх боломжгүй гэж та нар бодож магадгүй. Гэхдээ энэ боломжтой. Яаж вэ гэх юм бол шүү дээ. Би энэ мангануудын зургийг аваад тэгээд Beer Night Studio буюу одоо анимашн хийдэг студи руу явуулаад тэгээд энийг анимашн болгож өгөөч гэж санал тавьсан заяа. Гэтэ яг бүтгсэн мэдэхгүй байна. Ямар ч санал тавьд үзэн. Баахан зургнууд явуулав. Хай сайн уу? Энэ мангануудыг ONCD эм дэшиг анимашн болгоод өгөөч. Баярлалаа. Cool emoji. Толгой дэлбэрч байгаа emoji. За тэгэхээр сайн болсон Beer Night Studio би чатчд үзчихлээ. Тэгээд миний мөрөөдөл маань биелэхсийг сайн мэдэхгүй байна. Ямар ч анимашн болоод би маш их баярлсан. Гэтэ ер нь бол болохгүй бах лөөднө багталтай л. За тэр яг хөө тэгээд өнөөдрийн бичлэг маань ингээд ер нь энэ үрээ дуусч байна. Тэгээд өнөөдөр зорилготоо хүрсэн гэж хэлж баг болно. 3 дахь шатн дээр бүдэрсэн цэндээ 4 дахь шатн дээр хийсэн юм чи ер нь бол зорилгоо биелүүлсэн гэж бодож чинь. Тэгээд супер хоёр төлөвлөгөөний хачаар би өнөөдрийн зорилгоо биелүүлж чадлаа. Тэгээд баяр хүргэе. Тэгээд үүнээс гадна болохоор аниматор болон манга гэдэг мэргэжил бүр амар хэцүү гэдгийг бас би бүр аль дээрээс мэдсэн байсан. Тэгээд хэсэг марцсан байж байгаа. Сая ингээд бас эргээ зурсан чи шууд эргээ саналаа. Ер нь бол мангака гэдэг мэргэжил, зураач гэдэг мэргэжил, комик гэдэг мэргэжил аюу хэцүү мэргэжил юм байна. Маш их хөдөлмөр шаарддаг, удаан хугацаанд суух процесс шаарддаг. Тэгээд бас ур чадвар мэдээж шаардна. Яг магадгүй би одоо ингээ эмчээр сураагүй байсан бол өөр сурах мэргэжлүүд маань болохоор аниматор ер нь зайлшгүй байгаа, мангака гэдэг мэргэжил бол зайлшгүй 100% байгаа. Магадгүй нэгдүгürt нь софтвер инженер, хоёрдугаарт нь мангака байх байсан байж магадгүй болох байсан байх гэж бодож байна. Тэгээд та нар дуртай бол тэрийг бас дурлаад хийх бол гоё шүү. Тэгэд ер нь ямар нэгэн зүйл ингээд бүтээсний дараа төрөх мэдрэмж. Тэгээд чинь ингээд чи бүхэл бүтэн одоо ийм хоёр комик хийсний дараа энэ чамд ингээд иргэдүүлээд чи нэг эргээд харахад болохоор ямар нэгэн зүйл бүтээсэн юм шиг санагдах учраас амар гоё идэг. Тэгээд магадгүй чи дуртай бол нэг оролдоод үзээрэй гэж би та нар зөвлөхөөр байна. Лайк болон subscribe дарах бити мартаарай. Тэгээд түрүүсэнчлэн миний YouTube байг мэдгүй байх юм бол яг энэ харагдаж байгаа гэдэг юм шүү. Тэрний энэ жаа. Дэрлэг маань ажиллахгүй. Ямар ч тийшээ ороод тэгээд subscribe гэдэг төвчээд байгаа бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээс цааш түр бай. Дараагийн илүү гоё бичлэг болсон гэж найдаж байна. Бай.